За одон зурхаа сонирхогч астролог сонирхогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 24 он маань өндөрлөх гэж байна. За энэ подкастыг хийчихсээс хойш сар гаруй хугацаа өнгөрч байгаа боловч энэ хийсэн одоо бүх ажлуудыг маань орж үзсэн хүний доо хэдийнэ 20 хэдэн мянгаыг даваад байна. Тэгэхээр эндээс үтгэд ордер ирсэн байдлыг харж явдал мөрөө шинжих хэдийд ямар үйл хийвэл таатай хэдийд нэгдэж явах ёстой вэ гэдгийг мэдэж явахыг хүсдэг хүмүүс олон байдаг юм байна гэж ингэж харьцангуй олон байд юм байна гэж ойлголоо. За ерөнхийдөө энэ платформуд бол тэнгэрийг иргэсийн хөдөлгөөн гар иргэсийн таатай төлөөндор ямар алхмуудыг хэдийд хийвэл тустай вэ гэдгийг л хүмүүст анхааруулах зорилгоор хүмүүст бас сануулгах зорилгоор хийж байгаа юм шүү дээ. Тэгэхээр хэд удаагийн өмнө хийсэн Меркурий буюу бод гарагийн ухрах хөдөлгөөний тухай ярьсан товчхон мэдээ байгаа. Тэндээс үл ямар бод гараг гэдэг ухрах хөдөлгөөн хийсэн үедээ ямар одоо зүйл боломжлох ёстой, ямар зүйлийг хийвэл сайн бэ гэдгийг бол ярьсан. За одоо тэгэхээр энэ удаад бол 12 ордныхоо тус бүрд нь ямар нөлөөтэй байхыг ярихаас гадна 12 сар дуусж ийн 25 оны эхний үйлрлуудад бас ямар хөө юм болох вэ гэдгийг энэ одоо видеогоор жоохон дурдаад явчихнаа. За тэгэхээр хоньны ордны 9-р гэрт энэ бод гарагийн ухрах хөдөлгөөн явагдаж байгаа юм байна. За тэгэхээр 9-р гэр гэдэг бол алс холын орон, аялал, гадаад түнш, гадаад харилцаа, за тэгээд дээрэс нь одоо дээд боловсрал, дээд сургууль энэ гэдгийг илэрхийлдэг. За тэгэхээр энэ үед бол яг ухрах хөдөлгөөн явж байгаа энэ үед бол бас одоо хэрвээ гадагшаа аялж байгаа хүмүүс байх юм бол жоохон бидний сэтгэн саатах ч юм уу. Гадаад түншүүдээс одоо холын хүмүүсээс ирэх ёстой мэдээллүүд нь одоо жоохон хоцрох ч юм уу. Нэг иймэрхүү байдлаар ажиглагдаж магадгүй байна гинэ. За тэгээд өөр энэ үед бол өмнө хийж исэн ажлаа дуусгах ямар нэгэн байдлаар одоо хийж аваад орчихсон ажлаа бол тэрийгээ дуусгах. За шалгалт өгөх. Дахиж шалгалт өгөх. Дандаа эргэж ретро гэдэг мандаа одоо дахин хийхийг заадаг. За ийм байж болно гэж хэлж байна. За 12 сарын 1-нд шинэ сар гарсан. Өөрөөр хэлбэл шинийн нэгэн эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр энэ бол бас 9-р гэрт бас шинэ сар гарсан юм байна. Тэгэхээр одоохондоо бол 12 сарын 1-ээс 12 сарын 15-ны дотор бол цоо шинэ юм бити хийгээрэй гэж хэлдэг. За цоо шинэ ажил ялангуяа томоохон цар хүрээтэй ажил ч юм уу одоо машин барих ч юм уу эсвэл их үнэтэй зүйл худалдаж авах гэдгийг бас зөвлөдгөө шүү дээ. За энийг ярьцсан тийм ээ. За тэгээд харин өөр нэгэн сонин зүйл нь бол сонинч явахтай гар ихсийн бас сонирхолтой тохиолдол нь бол 12 сарын 6-наас ангараг гараг хоньны ордны 5 дугаар гэрт барилах юм байна. За ангараг гарагийн бас ухрах хөдөлгөөн болж байгаа юм байна. За тэгэхээр ухрах хөдөлгөөний үед бас ямар нэгэн зүйлийг ихтэхийг бас жоохон их зөвлөдгөө юм байна. Гэхдээ ангараг гараг гэдэг маань эрч хүчийг галыг илэрхийлдэг. Маш тийм идэвхтэй үйл ажиллагааг илэрхийлдэг учраас энэ үед одоо спорт урлагийн ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцож байгаа үедээ болгоомжтой байгаарай гэж гэмтэж гэртгэхүй гэж байна. За өөр 5 дугаар гэр бол бас хүүхдийг илэрхийлдэг. Хүүхдтэй байх юм бол одоо тэр хүүхдүүдийнхаа зарим нэгэн одоо идэвхтэй үйл ажиллагаа одоо төлөвлөгөө ажил төрлийн үйл ажиллагаанд оролцох ийм боломж болох юм байна. За мөн энэ үед 5 дугаар гэр бас хүүхдээс гадна романтик харилцааг илэрхийлдэг болохоор энэ үед хуучин хамтрагч дотн харилцаа бас сэргэж хуучин хамтрагчуд буцаж ирэх магадaltaй гэж үздэг юм байна. За 12 сарын 8-нд сугар гараг Венера гараг гэж хэлдэг. Энэ бол таны 11-р гэрт орж ирнэ гинэ. За энэ бол 11-р гэр гэхээр найз нөхдийн хамтын одоо санаа нэгтэй хүмүүсийн ийм ажил үйлийг явуулдаг гэр юм байна л та. Тэгэхээр сугар гараг энэ үед Плутон гэж гарагтай нэгдэх юм байна 11-р гэрт. Тэгэхээр Плутон гараг бол их мөнгийг илэрхийлдэг юм л та. Тийм болохоор яг энэ үед мөнгө, шагнал бас бэлэг сэлтчээс авах магадлал байж болно. Маш том үйл ажиллагаанд өргөдөх ч юм уу нэг юм явдал байж болно гэж үзэж байна.
За өөр нэг сонирхолтой зүйл нь бол хоньны ордныхан 7 сарын 1-ээс эхлээл нэг тийм хүлээлттэй байсан зарим нэг нийлээ хойшилчаад цаашдаа хаашаа явах вэ гэдэг мэддэхгүй байсан нэг тийм ажил, бизнес, төсөл байх юм бол тэр үйл ажиллагаа чи одоо урагшлаад ерөнхийдөө одоо сайжирч агц дэвшил гарах юм магадaltaй болж байгаа гинэ. За дээрэс нь 25 онд Нептун гар буюу монголоор далай ван гэдэг юм байна. За энэ гарыг таны ордонд өнгөрсөн оны энэ 25 оны 3 сарын 31-ээс эхлээд орох юм байна. За энэ гаригийн нөлөөгөөр бол харилцаа холбоо сайжирна, хамтын ажиллагаа идэвх чинь гинэ. За тэгээд ер нь урд нь бас жоохон санаа зовоож исэн тодорхойгүй байсан үйл явдлууд бол ер нь хэвэн болж эхэлнэ гинэ. Тэр одоо Нептун буюу далай гаригийн нөлөөгөөр гэж шүү. За 12 сарын 15-нд харилцаа холбоо зарим нэгэн одоо удаашрсан асуудлууд урагшилж эхэлнэ гэдэг нь болохоор бууд гарыг урагшлаад эхэлчихэж байгаа. Нөгөө сарын өнгөрсөн 11 сарын 26-аас эхлээд ухарч исэн бууд гарыг одоо урагшилж эхэлнэ. Эндээс эхлээд зарим нэгэн гацчихсан байгаа асуудлууд урагшлаад бэлтгэл хангах явц бол ерөөхдөө дуусаад ингээд эхэлнэ. За энэ үед хэрвээ ямар нэгэн алдаа гарсан байх юм бол одоо тэрнээсээ сургамж авах. Дахиж одоо тэр тийм одоо алдаа илтгэл хийхгүй байх юм сургамжийг өгнө гэж хэлсэн байна. За мөн 12 сарын 22-нд бол 10 дугаар гэрт бас чухал үйл явдал болно гинэ. Тэрний юу гэхээр энэ нь бол нөгөө Нептун гаригийн нөлөөгөөр карьер, нэр хүнд мэдтэй холбоотой зүйлүүд урагшлаад карьертай холбоотой ямар нэгэн алхам хийсэн бол тэр чинь одоо бод гаригийн нөлөөгөөр жоохон одоо саатсан удаашсан байх юм бол энэ бүхэн урагшлаад эхэлнэ гэж байна. За ер нь бол энд үед болохоор за тэгээд 12 сарын 30, 31, 1 сарын ихэнх өдрөг зүйл бол ерөнхийдөө шинэ удаашрсан зарим нэгэн асуудлуудыг эхлүүлэх, шинэ ажил эхлэх, шинэ статустай болох, шинэ сургалт одоо жишээлбэл гэх мэт шинэ статус гэхээр одоо жишээлбэл зарим нэгэн хүн ээж болно ч гэх юм уу. Зарим хин нэгэн хүн нь одоо ажлын өртөөд бизнес эрхлэгч болдог ч юм уу. Магадгүй энд одоо жишээлбэл гэр бүлийн жоохон таг барьцаа байсан бол баталгаа салгадаг ч гэдэг юм. Нэг иймэрхүү үйл явдлуудыг бас хийж болох юм а гэсэн нэг иймэрхүү ерөнхий одоо төлөв гарч ирлээ. За ингээд хоньны ордынхондоо та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Тэгээд ирж байгаа 25 оноо аз жаргалтай баяр хөөртэй өдөр сэтгэлээр өгтаарай гэж хүсье. За ингээд блогийн маань үзэж байгаа та бүхэнд баярлалаа. Одоо энэ бүхнийг цаашаа хуваалцсаарай гэж хүсэх байна.